За нийслэлчүүдэд орой мэндийг дэвшүүлье. За өнөөдөр нийслэлийн иргэдийн хурлын 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 194-р тогтоол нийслэлийн иргэдийн хурлыг өглөө 9 цагт зарласан. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд цагтаа манай бүлгийнхээ ингээд цагтаа цугласан боловч Монгол Ардын намын бүлэг мөн хоорондоо ойлголцохгүй Ардын намын удирдах зөвлөлийн хэдэн дарга нарын сандал суудлын хэрүүлээс болоод хурал бол ингээд эрдсэн хөрөхгүй хойшсоор гоод ажлын цагийг дуусгаж байна л да. За одоо тэгээрээ яах ёстой юм бэ гэхээр нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийг дахиж хуралдуулах шаардлагатай. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийг хуралдаад дахин хурал зарлах шаардлага үүсэж байна. Үнэхээр энэ Монгол Ардын нам эрх баригчид 2016 онд амлж исэн амлалтаа хэрэгжүүлэх нь байтугай хурлаа хийж чадахгүй болсон байна. Нийслэл Улаанбаатар хотод бол засаглаж нийслэл Улаанбаатар хотын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй тогтвортой авч явж чадахгүй гэдэг нь бол нэгэнт харагдаж байна. Өнөөдөр Монгол Ардын намын бүлэг нэг өрөөнд ч хуралдаж чадахгүй байна. Тус тусдаа хуралдаж байна. Тус тусдаа иргэдийн хурлын танхим руу орж байна. Энэ юу илэрхийлээд байна вэ гэхээр ерөөсөө Монгол улсыг хөгжүүлье. Нийслэлчүүдийн амьдрал тулгамдж байгаа асуудлыг шийдье. Агаарын бохирдлыг бууруулъя гэж хуваагдж байгаа юм алгаа. Ажил ярьж байгаа юм алгаа. Зөвхөн нөгөө сандал суудлаа яах вэ гэдэг ийм одоо хэрүүл тэмцлийг хийж байгаад бол нийслэлийн иргэдийн хуралд гарц намын бүлгийн зүгээс бол тун харамсаж байгаагаа илэрхийлж байна. Ер нь одоо яах вэ? Иргэдийн хурал хуралдахгүй гэсэн үг. Тэргүүлэгчд хуралдаж байгаа асуудлыг шийдэх. Цаашаа сунхгүй үгүй гэдэг тийм үү? За ер нь бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа 45 төлөөлөгчийн суудлын 76%-ийг Монгол Ардын нам бүрдүүлдэг 34 суудалтай 23 хүн ирэхээр эрс бүрддэг. Бид бол та бүхэн олох хэрэгцээ бүрдүүлээч гэдгийг удаа дараа шаардлага тавьж байгаа. Энэ хүмүүс маань бол хэрэгцээ бүрдүүлэхгүй байгаад байгаа. Хэрэгцээ бүрдүүлэхгүй байсаар байгаад өнөөдрийн хурлыг бол ингээд хойшлуулж яана л да. Тэгэхээр одоо бол дэгээрээ яах вэ гэхээр нэгэнт өнөөдөр хуралдаагүй учраас нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгч дахиж хуралдаж дараагийн хурлын товыг бол одоо хуульд нийцүүлж гаргах шаардлага үүсэж байгаа. Бид бол альва имийг тодруулахдаа шийдэхдээ хууль номд бол нийцүүлэх шаардлага байгаамаа. Ер нь бол ном 9-ороо хэрвээ Монгол Ардын нам дотоод хэрүүлээ шийдэж чадахгүй байсан бол өглөө 9 цагт хурлыг нээгээд Монгол Ардын намын бүлэг бол 1 хоног юм уу 2 хоногийн завсарлага авах ёстой байсан. Харамсалтай нь энэ завсарлагыг аваагүй. Одоо энэ дэгийг зөрчиж байна. Хуулийг зөрчиж байна. Тэгэхээр Монгол Ардын намын бүлэг бол хууль, дэг, журмыг бол үл тоосон. Хоёрдугаарт Монгол Ардын нам бол нийслэлчүүдийг үл тоож байна. Нийслэлчүүдийн өмнө тулгамдж байгаа олон асуудал, нийслэлийг удирдлагатай болгох, нийслэлийн асуудлыг шийдэх энэ цаг үед бол ерөөсөө энэ санаа зовхгүй байгаад бол арц намын бүлэг бол маш харамсалтай. Намаас ирсэн нэрийг дэмжиж байгаа юм байна. Нийслэлийн иргэдийн нам эвслийн бүлэг нэр дэвшүүлэх хэрэгтэй. Мөн төлөөлөгчд бол нэр дэвшүүлэх хэрэгтэй. Одоо Монгол Ардын намын бүлэг яагаад хуваагдчихад байгаа вэ гэхээр оруулж ирж байгаа нэр дэвшигчээ дэмжин дэмжихгүйгээд хуваагдчихад байгаа. Тэгэхээр бидний ойлгож байгаагаар их олон нэр дэвшигч байгаа юм шиг байгаа. Нэр дэвшигчт нь тодорхойгүй байгаа учраас бид нар бол одоо хэнийг дэмжин дэмжихгүй гэдгийг бол илэрхийлэх өнөөдөртөө бол боломж байхгүй. Нэр дэвшигчтэй нууцлсан байна. Удирдах зөвлөлөөс нь бол нэг нэр ирсэн байна. Арц намын бүлэг эрсийг бүрдүүлэх боломж байлаа шүү дээ. Одоо Арц намын 16 тэш 8. Эрх баригчдаас эрсийг бүрдүүлэх шаардлага тавих нь зүгж бас та бүхэн төлөөлөгч гэдэг утгаараа энэ асуудлыг бас эрсийг бүрдүүлэх боломжгүй. За ер нь бол бид нар удаа дараа шаардлага тавьж байгаа. Та нар нэгдүгээр эрсээ бүрдүүл суур, хоёрдугаар цагаа барьж суур. Нийслэлчүүдэд хүндлээ. Нийслэлчүүдийнхээ ажил амьдралыг хүндлээч. Энэ олон хэвлэл мэдээлэл, төрийн ажил хийж байгаа хүмүүсийг хүндлээч. Өглөө 1-нд 9 цагт эхлэх боломжгүй бол энэ тогтоолыг 9 цагт битгий. Одоо хурал эхлүүлнэ гэж битгий зарлаж байгаа ч. Хурлаач хийж чадахгүй байж тээ. Та нар болооч гэдгийг удаа дараа хэлж байгаа. Тэм учраас бид нар бол зарчмын шаардлага тавьж байгаа. Яг үнэндээ бол сөрөг хүчин ардсан намтай намгүй 76%-ийг бүрдүүлж байгаа Монгол Ардын нам бол засаг дарга бусад асуудлаа шийдээд явах бүрэн боломжтой. Харамсалтай нь бол эрцээ хүргэж чадахгүй. Бид бол та нар эрцээ хүргээч. Эвтэй байгаач. Юундээ ингэж хоёр хуваагдаад байдаг юм бэ? Яагаад дандаа ингэж ийдэг юм бэ гэдгийг бүтэн 2 жил ингэж сануулж байгаа шүү дээ. Ийм л байна.